За сайхан амарцгаав өглөөний мэнд. За хамтдаа үгүйхэн цагийн төлөө залбирая. Их эзэн минь ээ. Тэгээ өнөөдрийн бас өглөө бүр амьд үгээр хөтөлбөрийн цагийг эхнээс нь дуустал нь эзэн та өөрийн ариун сүнсний уршихугаар хамт байж өргөжлүүлэн Иохан номын 28-аас 36 дугаар ишлэлээр 37 дугаар ишлэлээр дамжуулан та биднэрт үгээ өгөж биднэрт ойлгуулж биднийг бас таны үгийг дагаж дуулууртай байхад хүч чадал мэрэгэн ухааныг холтгоё гэж эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен. За өргөжлөлөд хамтдаа Иохан 11-р бүлгээс 28-аас 37 дугаар ишлэлийг судалцгаая. За би эндээс дуудъя. Үүнийг хилээд тэр явж дүү Маригаа дууд сэмэгнэр багш инүүхэнд ирээд чамайг дуудаж байна гэхэд Мария үүнийг сонсоод ухсын босож түүн рүү очив. Иесус тосгонд хараахан хурж очиогүй байгаад харин Мартатай уулзсан газартаа л байж байлаа. Гэтэл гэрт нь Мариатай хамт тайлгаруулж байсан юдэчүүд түүнийг ухсын босож гарч явахыг харахтаа түүнийг булшин дээр очиж уйлахаар явлаа гэж бодоод араас нь дагчээ. Мария Иесусийн байсан газар ирж түүнийг хараад хөлдөн унж эзэн минь хэрв та энд байсан бол ах минь өөхгүй байх байсан гэлээ. Иесус түүнийг уйлахыг болон түүнтэй хамт ирсэн юдэчүүдээс уйлахыг хараад сүнс нь гүнээ шаналж дотроо өөмрөн та нар үүнийг хаана тавьсан юм бэ? Та нар түүнийг хаана тавьсан юм бэ гэхэд тэд түүнд эзэн минь ирээд үзгэлээ. Иесус уйлв. Гэтэл юдэчүүд тэр түүнд ямар хайртай байсныг хараацгээж байлаа. Харин тэдний зарим нь хараагүй хүний нүдийг нээсэн энэ хүн түүнийг мөн өхүүлэхгүй байж чадаагүй юм байх та гэвэ. Амен. За тэгээ Мария ирээд Иесусийн хөлд унж уйллаа гэж байна. Харин хүмүүс бүгд л энэ үед хашуудж байсан. Энд Библийн хамгийн богино мөр байдаг. Энэ мөр бол Иесус уйлв гэсэн хэсэг байна. Иесус Лазарыг амьлуулах гэж байснаа мэдэж байсан. Гэхдээ хүмүүсийн өвдөлтийг тэр бас ойлгож байсан. Иесус хүний шаналлыг тэр хүмүүсийн хэрхэн шаналж байгааг өөрийн нүдээр харсан, бас ойлгосон, бас хүмүүсийн нулимсыг бас мэдэрч хамтдаа уйлсан тухай энд өгүүлж байна. Бидний эзэн зүрх сэтгэл ямар уйхан ямар тэр өрөвч болохыг бид эндээс харж байна. Тэгээ бас аврагч гэдгээ бас энд олон түмэнд бол харуулсан. Тэгээ амьдралдаа бид хэрэгжүүлэх зүйл бол ямар ч үед бид нар өвдөж шанаж байсан үедээ ч гэсэн Иесустэй хамт байгаарай. Иесусээс бүх холдоорой гэдэг өнөөдрийн энэ ишлээс бид нар онцгойлон сургамжийг авч байна. Иесус та бидний нулимсыг ойлгодог. Та бид нартай үргэлж хамт байдаг. Бидний зовлон шанал бүрийг тэр мэдэрдэг гэдгийг бас бид нарт энэ ишлэрээр дамжуулан харуулж байна. Тэгээ эдгээр зүйлсийг бид нар өнөөдрийн Иесустэй хамт уйлсан уйлалтаар дамжуулан Иесусийн тэр зүрх сэтгэлийн хандлагыг өрөвч аврагч тэр сэтгэлийг улам бүр ойлгож авсантаа талархаж байна. Тэгээ бүх алдар нь эзэн бурхан танд байх болтугай. За хамтдаа залбирцгаая. Эзэн та бидний шаналлыг мэдэрч нулимсыг харж
хамт уйлж чаддаг, өрөвч зөөлөн зүрх сэтгэлтэй аврагч эзэн гэдгийг харуулдаг билээ. Харуулсаарч байна эзэ. Ямар ч цаг үед, жаргалтай үедээч, өвдөж зовх үедээч Иесусээс бүх холдорой үргэлж ойр байж амьдралдаа оруулан амьдрцгаая гэдгийг та бүгдтэй уриалан энэ бүгдийг эзэн Иесусийн нэрээр гуйн залбирлаа. Амен. Эзэн эвэгэ.